Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 313 дугаар анги. Шөтгөрийн далавч. Цусан мананч хаа сайгүй тархаж хормын донтоо Линчоныг үгснийг маш тод элтгэн. Чүфэн түүнд амьд үлдэх ямар ч боломж олгоогүй юм. Яг энэ мөчөд Лим Моли Ян Янтян хоёр хэлэгч үггүй болж хав. Ян Янтян ч гэсэн Чүфэн Линчоныг алжих нь гэж бодож байсангүй. Учир нь амиа аврах ганц арга нь Линчоныг барьцааны хүнээрээ байлгах байсан юм. Харин энэ үйлдэл нь Лим Молигийн сэтгэл зүйд хүн дээр тусав. Эрдэн мэд хайрлаж өсгсөн хүүг нь нүдэн дээр нь цогцолч үлдээхгүй алахыг харсан тэр яаж ч тайван байх вүлээ дээ. Чүфэн, би чиний цогцсыг 10,000 хэсэг болгон тасчин та. Гэнэт Лим Моли галзуу мэд хаашгарах үед араатнуудын хаан мэд цорайдлаа. Агаар хүртэл дөргөж хизээ мүдгүй нурах гэж угаа мэт болох үед эргэн тойрны шувуу араатнууд алс хол зүг зугтацгаав. Үүнтэй зэрэгцсэн тэнгэрийн төвшний аимшигтай хоёр энергийн даралт гарах үед агаар чичирхийлж байлаа. Новшигж тэнгэрийн төвшний энергийн даралт дэндүү хүчтэй юм. Энергийн даралт Чүфэн дээр буухаас ч өмнө ямар хүчтэй гэдгийг тэр мэдэрсэн юм. Түүний цус нь буцалж, эд эрхтнүүд нь мушгиралдах шгэл болж, биех нь бүх яс хавиралдан янгнэж байлаа. Чүфэн хичнээн эгийн хүчийг авсан ч гэлээ. Профаундын 3 дугаар төвшний хүчээр тэнгэрийн төвшний өмнө зогсохдоо тэдний ганц ч дайралтыг тэсэхгүй ямар сул дорой гэдгээ мэдэрсэн юм. Чүфэн ч энэ энергийн даралтанд өртөх юм бол гарцаагүй үхэн гэдгээ мэдж байлаа. Гэхдээ Чүфэн тэнэг хүн биш. Линчоныг алах үедээ тэр биеийн бүх удирдлагыг эгид өгсөн. Чүфэний хүүхэн хараа агших үед эги аль хэдийн түүний биеийг удирдаад эхэлчихсэн байсан гэсэн үг. Ордны захирагч, түүнийг битгий алаарай. Чүфэний биед маш олон нууц байгаа. Түүнд агаар дээр алхдаг тулааны техник байгаагаас гадна домогт өгүүлдэг нууц техникч байгаа. Эхлээд түүний бүх нууцыг мэдчихэд дараа нь тамлаж ялъя. Энэ мөчөд Ян Янтян нууцаар Лим Моли руу оюун бодлын зурвас илгээлээ. Чүфэний амнаас аль хэдийн тэдний гарт орсон болохоор шунал нь хөдөлж Чүфэний нууц техникийг авахыг хүссэн юм. Түүний үгийг сонссон уур хилэнгийн галд дүрлзэж байсан тэрч ухаан орлоо. Мэдээж тэр Чүфэнээс хариугаа авна. Бас Чүфэний онцгой техникүүдийг ч авна. Ингэснээр түүнд болон цэлийн хунтайжийн ордонд маш их ашиг орж ирнэ гэсэн үг. Гэвч яг энэ үед харангуйтай манан Чүфэний биеэс тархаж тэнгэрийг хуучих үед сүнсний чонын улаймт орилон сонсогдож яс янгнуулам хүйтэн болчихов. Тэр хүйтэн байдал тэмч хүйтэн биш мөртлөө нэг л тийм таагүй мэдрэмж өгч байсан юм. Хамгийн чухал нь хар манан гарч ирэх үед Чүфэний аура асар хурдтай нэмэгдэж өмнөхөөсөө хэд дахин хүчрэхэг болчихов. Энэ хачи юм та. Энэ яг л ертөнцийн бүхий л харанхуй энерги энд цугларч байгаа юм шиг санагдаж байна. Арай Чүфэний биед чөтгөр байгаа юм биш үсттэй. Байдал өөрчлөгдөхийг харсан Ян Янтян Лим Молин хоёрын царайч маш ихээр хувирч айдас давтлаа. Чүфэний ялгаруулж байгаа аура дэндүү хачин байсан ба хүнд байдаг аура биш байв. Догшин араатан, мангаслаг араатнууд хүртэл ийм аимшигтай ауратай байдаггүй. Лим Моли Ян Янтян хоёрыг цочирдон зогсож байхад Чүфэний бие урагш харайн гэрлийн цацраг болж алс тэртээ алга болчихов. Түүний хурд дэндүү хурдан байсан болохоор илэрхийлэх өгч олдохгүй байв. Хурдан хөөцгөй. Түүнийг зугтаалгаж болохгүй. Тэр яасан ч амьд үлдэж болохгүй. Яг энэ үед Ян Янтян Лим Моли хоёр тэр хар манангаас маш аимшигтай зүйл мэдэрсэн. Тэр мэдрэмж нь хэнээч шар үсийг босгож ясыг янгнуулж хүйтэн хөлсийг цовуулж чадхаар тийм аимшигтай байлаа. Чүфэний биеэс хар манан ялгарч эхлэх үед л тэд маш ихээр сандарч эхэлсэн. Тийм ч учраас тэд Чүфэнийг ахаад нэг хоромч амьд байлгаж болохгүй гэж шийдсэн юм.
Тэр байгалийн хуулиас гажсан авьяас бэлэгтэй хүүгийн биед ахаад ямар ч агуу техник байгаа юм бэлээ. Гэвч дэндүү оройтсан юм. Чүфэний биеэс ялгарсан хар манам бийжиж том хар хос далавч Чүфэний нуруунд дээр үүсгэсэн байлаа. Хар далавч Чүфэний биеэс хэд дахин том байсан ба нэгэн лгийхэд хэдэн 10 метр урт хар өнгөтэй өднүүдээр дүүрэн байв. Өднөөс гадна хар өнгөтэй манан яг л дүрлзэх гал мэт далавчийг бүргсэн харагдана. Хамгийн чухал нь хар далавч гарч ирснийхэн дараа дэвх бүртээ хүчтэй шуурга үүсгэж байсан юм. Тэр шуурга нь Чүфэний хурдыг нэмэхээс гадна Лем Моли Ян Янтян хоёрын замд саад болж байв. Навшгэж тэрхүү ингэхэд хүн мөн юм уу? Яхаараа түүнд ийм хачин хүч байдаг байна. Энэ ер нь хүний бүтээсэн техник мөн үү? Төрүүхэн баяртай наргагүй ярилцаж байсан Ян Янтян одоо бол бүх хүчээ дайчлан Чүфэнийг хөөж байсан юм. Төрөөнийх нь тайван байдал бүр мөсөн алга болсон ба хоромч анхаарлаа бууруулж болохгүй байв. Учир нь тэр байдаг бүхнээ хэрэглээд ч Чүфэнийг гүйцэхгүй байснаас гадна тэдний хоорондын зай улам холдохын зэрэгцээ Чүфэний хурд баг багаар нэмэгдсээр байлаа. Навшаа зогсооч, өнөөдөр би харьсыг чинь өвчнөдөө. Ян Янтяны хажууд Лем Моли галзуурлын байдалд орчихсон байв. Түүний дарж байсан уур хэлэн сэтгэл зүрхийн бүр мөсөн бүрхэн авсан юм. Учир нь тэр яагаад ч энэ байдлыг твчихгүй байв. Хүүг нь алсан хүн нүднийх нь өмнө байсаар байхад яаж чадахгүй байгаа нь түүнийг твчихийн аргагүй ихээр уурлахад хүргэсэн юм. Дэндүү хүчрхэг юм. Тэгэхээр энэ Эгигийн хүч байх нэ? Эги, чи арай л хүчтэй юугүй юу? Яг энэ үед Чүфэн Эгигийн хүчийг хараад гүн цочролд орсон юм. Түүний хэрэглэж байгаа техник хаант тэнгэр техниктэй харьцуулшгүй төгс байв. Эги түүний биеийг удирдах байгаа ч гэсэн Чүфэн өнөөх хоёр тэнгэрийн төвшний мастер хойно хоцорч үлдэж байгааг мэдэрч байгаа. Ядаж л хурдны тал дээр тэд Эгигийн хаанч хүрэхгүй байсан юм. Чүфэний биеийг удирдах байсан Эги гэнэт амаанэн цусаар ханиалгах үед Чүфэний биеийг бүрхэж байсан хар мананч мэдэгдэхүйц багсав. Эги зүгээр үү? Түүнийг харсан Чүфэнч Эгид ямар нэг юм тохиолдох нь гэж санаа зовлоо. Навшгэж чиний бие миний чөтгөрийн далавчийг удаан ашиглаж чадахгүй гэж Эги гутран хэллээ. Тэгвэл хурдан зогс, би бие удирдъя гэж Чүфэн байдал бэсцснийг анзаарч чангаар хашгирлаа. Тэр Эгиг ингэж амиа дэнчин тавин тэмцхийг харахыг хүсээгүй юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 314 дугаар анги. Төсөөлөгдөөгүй тусламж. Үгүй, би чамд биеийг чинь буцаагаад өгчихвөл чи тэднээс зугтаж чадахгүй. Чи тэдэнд баригдах юм бол хоёулаа өхнө. Нэгэнтэл өгөхөөс хойш яагаад би бүхнээ зольж болохгүй гэж гэд Эги Чүфэний биеийг эргүүлж өгөхөөс татгалзав. Тэр уруулынхан булангаас урсах цусаа шийдэмгий арчин шүдэ зуугаад хар далавчаа зогсолтгүй дэвэн зугтлаа. Эги чи? Түүнийг харсан Чүфэний зүрх зүсэгдэгшгэл болсон юм. Тэр Эгиг өөрийнх нь төлөө амиа дэнчин тавьж байгааг мэдэж байв. Гэхдээ эмэгтэй хүний хойно нуугдах нь баярлах зүйл биш ээ. Ийм нөхцөлд Эгигийн хүч доройтсоор байлаа. Түүний хүч доройтох бүрт хар далавчны туяа улмал бүдгэрч хурдан саарч эхэллээ. Нөгөө хоёрыг хол хаях нь бэтгийхэл харин ч тэдний хоорондын зай улмал ойртсоор байв. Тэр жаал нэлээд удаа шарчглаа. Хурдан энэ боломжийг ашиглаад түүнийг алцгаая. Түүнд өчүүхэн ч боломж олгож болохгүй. Ян Янтян эхэндээ маш ихээр сандарч байсан. Түүний өмнөх аимшигтай хурдыг бодох төдийдэл хамаг бие нь сольдож хизээ мүдгүй унахаар харагдаж байсан тэр чангаар хашгираад бүх хүчээ шавхан Чүфэний хойноос нэслээ. Энэ удаа түүнд зогтох боломж олгож болохгүй шүү. Би түүнийг 8 хэсэг болгож хэрцснийхэн дараа 10,000 хэсэг болгож жижиглэнтэй гайгүй. Тэгээд цусын хөөсөртөл бяцалж хайна. Лем Молигийн уур хэлэн тэнгэрт тулж биеэс нь яс янгнуулам алах хүсэл ялгарч байлаа. Тэр ч бас бүх хүчээ шавхан Чүфэний хойноос нэсэв.
Чүфэний биеийн чэжирч ахин нэг цусаар ханиах үед Чүфэн Эгигийн хоолооноос гашуудал дорой байдал мэдэрсэн юм. Би үнэхээр ийм дорой хоёр хүнд ялагдах юм гэж үү? Инээдтэй юм. Чүфэн бие удирдах чадахгүй байсан ч гэлээ Эгигийн гашуудсан дорой хоолойг нь сонслоо. Новш гэсэн ч Эгигийн оюун ухаан балартаж түүний биеийг эргүүлж өгөх боломжгүй болсон болохоор Чүфэнд хийж чадах зүйл байхгүй байв. Мөрөн дээрээ байх Цифэнянтай цуг тэд хурдтай доош унлаа. Бум! Чүфэн Цифэнян хоёрыг нэгэн уулын ойд хүчтэй газардах үед том нүх үүссэн юм. Хүчтэй дөргөлтөөс болж ойн шувууд зэрлэг араатнууд бүгд тархан зугтав. Мөн новш чамд хүртэл ингэж дороодох үе ирдгийм байжээ. Одоо хаашаа зугтахыг чинь харъя л да. Үнтэй зэрэгцэн Ян Янтян шорон манан боссон газар ирээд маш ихээр баярлсан ч анхаарлаа өчөөхөн ч буулгасангүй. Тэр энергийн даралтаараа эргэн тойрныг бүрхэн аваад Чүфэнийг зугтах газаргүй болгосныхон дараа л газарт буулаа. Яг энэ үед Лим Моли ч гүйцэж ирэв. Уур хилэнгээр дүүрсэн тэр шууд л шорон манан руу гүйн ороод хашгирлаа. Чүфэн амиа өгөх цаг боллоо. Лим Моли гараа томоор даллах үед шорон манан замхарлаа. Гэвч манан арилсны дараа Лим Моли Ян Янтян хоёрын царай маш ихээр хувирсан юм. Учир нь тэр үүссэн том нүхэнд Чүфэн байхгүй байсан юм. Чүфэн ямар ч уулмөргүй алга болсон байв. Тэр хаана байна? Хаашаа зугтчихв? Гараа тэр. Лим Моли галзуурсан мэт хашгиран үлдлээ. Хараач, тэнд үг бичээстэй байна. Яг энэ үед Ян Янтян урагшаалхан өнөөх нүх рүү заалаа. Түүний заасан зүг рүү дагуулan хараад Лим Моли гүн цочролд орсон юм. Нүхэнд 6 үг бичээстэй байв. Тэр үгнүүдэд маш их хүч орсон байсан ба ингэж бичсэн байлаа. Азуре Дарагон ууланд үхлийн тулаан хий. Энэ тэр өгүүлбэрийг харсан Ян Янтян Лим Моли хоёр гүнзгий амьсгаа аваад нэгэн рүүгээ ширтлээ. Тэд нэгнийхэн харцанд цоочрол айдас төгшүүр тодорхойг харсан юм. Яахав Чүфэнийг хэн нэгэн аварсан байх та. Гэж Лим Моли гинтийн өөрчлөлтийг хараад маш ихээр айлаа. Гинтийн явдлаас болоод тэр өмнөх шигээ галзуу мэт байхаа болсон байв. Үгүй баха. Тийм байсан бол Чүфэн ингэж амиад эн чин 50 зогтохгүй байсан юм. Чүфэн нэг онцгой техникээ хэрэглээд бидний нүднээс далд орчихлоо. Тэр жаалд тоо томшгүй олон ёр бусын техник байгаа шүү дээ. Гэж Ян Янтян тайлбарлав. Тэгэд одоо яах юм? Гэж цэлийн хунтайжийн ордны захирагч Лим Моли яахаа мэдэхгүй асуулаа. Яавал гэж бидэнд ганц л сонголт байгаа. Тэр нь Азуре Дарагон сургууль. Гэж Ян Янтян Азуре Дарагон сургуулийн зөв ширтэв. 2 өдрийн дараа 100 нуглаад хөндийн үүлэн дээрх сүмд Цифэнян гайхширн нүдэ нээлээ. Түүний ой ухаанд Чүфэн түүнийг үүрээд зугтаж байхдаа хүчтэй газар дунсан нь маш тод байв. Түүнээс хойш юу болсныг тэр мэдэхгүй. Сэрчхээ юу? Гэнэт танил хоолой сонсогдов. Толгоогоо өндийлгэн харвал түүний хуучны найз энэ сүмийн эзэн нууцлаг тулааны мастер цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч байлаа. Чүфэн яасан? Тэр хаана байна? Түүнийг ч бас аварсан биз дээ? Гэж Цифэнян ухсхийн босоод Чүфэнийг хайлаа. Санаа бүзовоо, би түүнийг аварчихсан. Гэж нууцлаг тулааны мастер инээмсэглэн хэллээ. Хэн юан намайг тэгээд өгөөлчихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм аа. Түүний үгийг сонссон Цифэнян инээмсэглэн хэлснийхэн дараа ахаад асуулаа. Чүфэн хаана байгаа юм? Чи түүнийг хаашаа аваачсан юм? Би түүнийг очих ёстой газарт нь аваачсан. Гэж нууцлаг тулааны мастер 50 гэгчин хулс модоор хийсэн сандал дээрээ суугаад эвдэрсэн дэвүүрээр өөрийгөө сэвлээ. Түүний очих ёстой газар? Гэж Цифэнян гайхширан асуув. Жан Хэн Юан бэ Азуре нутгийн хэрэгт оролцохгүй гэж тангараг өргөсөн. Би зөвхөн Тэнгэрлэг биел хайж байгаа.
Би та хоёрыг аврахын тулд өргөсөн тангаргаа зөрчсөн. Түүний амийг аварсан шалтгаан бол чиний төлөө биш, харин түүнийг ирээдүйтэй болохоор нь аварсан юм. Өдийн насан дээрээ ийм их авьяас бэлэгтэй. Ирээдүйд тэр бусад нутгуудын залуу үеийнхнээс дутхааргүй хөгжин дэвшин. Нэг л өдөр тэр манай Жан эзэнт гүрний бяцхан мангасуудыг ч даван гарч мэднэ. Учир нь түүний биед нэг тийм онцгой хүч байсан. Яг юу гэдгийг бэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хамгийн чухал нь тэр чамайг аврах гэж амиа дэнчин тавьсан. Ийм зоригтой хүн олон байдгүй учраас тэр миний тусламжийг хүртэх эрхтэй. Гэж Жан Хэн Юан тайлбарлав. Энэ үед Ци Фэньян хөнгөн инээмсэглэлээ. Энэ удаагийн түүний тусламж ёстой төсөөлөгдөөгүй байсан юм. Харин Жан Хэн Юаны ярианаас авч үзвэл Чүү Фэн гарцаагүй аюулгүй байгаа нь тодорхой байв. Цун нуглаад хөндийгөөс маш хол газар Чүү Фэн хавдсан толгоогоо барин өндийгөөд эргэн тойрноо шинжлээ. Гэвч эргэн тойрноо сайн харсны дараа түүний царай маш ихээр хувирсан юм. Түүний харцанд гүн цочрол тодорч маш ихээр гайхсан байлаа. Энэ ямар газар вэ? Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.